За, юу яцгаана? Өнөөдөр удаан бодсны эцэст бичлэгээд юу ярьж ямар бичлэг хийх үү гэдэг ерөөсө бодож тэгээ олохгүй. Ямар ч хийсэн зүгээр хийгээд ихэл гэдэг нэг дүрэн байд юм байна. Тэгээ тэр дүрмийг таад юу ярмаар санагдчихэв тэгэхээр хизээ гартаа яг гантел барьсан. Тэр мөчөөс эхлэлээ гэж бодлоо. 2006 онд яг гантелтэй болж ирсэн юм байна. Манай хөргийнх нь одоо гантелтэй болгочлаа. Нэг нь 9, нэг нь 10 кг-ийн 2 гантел байсан санагдаж. Тэ? Өө энэ батг гарчих юм аа гэж. Сакс тоглодог байсан болохоор бенолос их шүтдэг. Нэг хоёрхан дасгалыг яг реклам нь хальт гараад өнгөрдөг. Тэрэн дээр бенолос яг ингээд нэг мөр алдлаад ингэж тэгэл тэр үчид орногоо сайн шамдсан чи тэгэл мөр болон гарны дасгал байсан. Тэгэл хөөрхөн гартай бүрхэн мөртэй болсон шалтгаан тэгэл тэгэл нөгөө зарцаа намжлын үлгэр идэж дээр үе багш нь зач замдаа тааралцсан юмудаа л цэжлээд байгаараа гэсэн чи нөгөө 2 тэрийгээ цэжлээл яваад байсан хэрэг болдог шиг 20 секунд чүхгүй яг хальт хараал өнгөрсөн тэр бичлэг дээрээс харсан юугаа яг 10 жилийн төгсгийн яг өмнөх жил тэр жил нь төгсчлээс тэрийгээ л идэг өндөр хүн бак болдгоо гэдэг үггүй л үнэхээр яг итгэвэл итэг гэхээр тийм цаг үе байсан байхгүй юу яагаад тэгэхээр жишээ авчаар тийм өндөр тийм болчин тань угаасаа байхгүй. Эхлээд идэж таргалж байгаа дараа нь ингээд болчин болгодог байхгүй юу. Хэлбэрт оруулаад тэгээд бүгд тэгж ярьдаг. Тэгээд тэр нь би үнэн гэж юу бүгд боддог. Эри мөхшин залхуу. Хичээлийн хажуугаар ажиллагээд нэг корпорат зарчт бодлын вив лаунж зөөгч идэг байж байгаа. Яг 20 нас хүрээд жимд явж эхэлсэн. Миний амжилттайгаар 5 жилийн өөрөө багш өөрөө зөв 5 жил буруу явсан. Хараад идсэн 5 жил минь тэгж эхэлсэн юм аа. Та нар ч бас над чиг хугацаа алдахгүй доороо хийрэхгүй хурдан үрдэн үзхийг өсвөл лайн групп төр бүртгүүлэх зааврыг тайлбарласагт оролцсон байгаа шүү. Тэгээ subscribe мартаа.